Би чи яага сандраад. Чи яац. Эдгүй бүр хил ав ээдрээд юу болоод. За сайн байцгаана уу үзэгчдээ. Pizza Hut-ийн Hot Talk нэвтрүүлгийн маань бас нэгэн шинэхэн дугаар та бүхэндээ өрөхөд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдрийн дугаарын зочноор өөрийгөө танилцуулаарай. Сайн уу, Аби. Мантхаа байна. Мантхаа. Аби гэсэн үү сая? Аха. Тийм. Нэрнийх нь нуцыг тайлбарлаад хэлвэл. Аби юу? Тий. Англи хэлний сургалтанд явж байхдаа тэгээд нөгөө гадаад Ирландд ер нь бол багш нар найзууд Аби гэж дутдаг гэсэн. Ирландд да. Аха. Тэр нөгөө сүулт нэг контентын дээр Ирланд бичлэг контент хийжсэн тэгэхэд үгүй юу? Эсвэл өмнө үү? Тэгэхэд өмнө нь ч бас ер нь бол яг Монголдо англи хэлний сургалтанд сууж байхдаа Аби гэдэг. Аби. Аха. Ямар сайн гів гэдэг мантхаа гэдэг шүү дээ. Аби. За тэгээд юун түрүүнд бас ярилцаж эхлэхээс өмнө Hot Talk-д бас одоо оролцох урилгын манаас хүлээн авсанд баярлалаа. Тэгээд бас маш сонирхолтой яриаг өрнүүлнэ гэж бол итгэж байна. Тэгээд өөрөө чинь бас нэг тийм сошиал дээр болоо YouTube дээр ер нь идэвхтэй байдаг амьдардаг хүн болохоос аюу нээлттэй ярина ах гэж бол хүлээлт бол тавьж шүү би. За өрсөнд баярлалаа. Сандрал хэрэг гайгүй. Гайгүй. Ер нь бол энэ тентхийн подкастууд бол бас сүлд их орсон байсан шүү дээ. Ер нь хүнтэй юм ярихад гайгүй нээлттэй бол болцсон юм шүү дээ. Сүүлд Санжаахын подкастт л орсон. Тэ өөр орохгүй. Өөр юмд бол орж байгаагүй юу? Өмнө нь бол нэг хэд орчихсон маа. Яг энэ жил, өмнө жилдээ нэг Санжаахын подкастт ороод дуусгасан юм байна. За мэдгүй би бол яг ингээд сая 5 минут ярилцаад үзэхэд бол бичлэгэн дээрээ бол ингээд мантаач бүр юм гал охин байдаг шүү дээ. Эсвэл нэг юм сахилгагуу дур мөр бүтээдэг те. Өмүүлэл янз юм байдаг. Контентууд дээр бол тийм байдаг. Одоо амьдрал дээр ер нь бол жоохон тийм чимээгүй даруу төлөв хүн үү? Гүү юу. Тийм байхгүй. Аха танихгүй хүмүүсийн хажууд те. Таньдаг найз нөхдүүдийн хажууд бол би бол галзуу шүү гэдэг галзуу шүү. Яг доторх мантхаа бол бас шал өөрөө. За окей. За мантхаа минь тэгвэл их сургуулаа бол төгссөн үү? Ер нь бол төгссөн гэж аавна. Гэхдээ нөгөө сая жирэмсэн болоод бэбитэй шүү дээ. Жохон бэбитэй болохоор гэп авсан байна. Тийм үү. Ямар мэргэжлэр тэгвэл сурч байгаа? Төрийн удирдлагаар сурч ирсэн. Төрийн удирдлага. Аха. Төрийн удирдлага. Би ч бас айгүй ийм сонин штэ. Би бол 10 жилийн Сүйсийн Бадмарыг ахлах сургуулийг төгсөж ирсэн мужийн ангаар. Одоо харьяа суул гэсэн үг юу? Тийм. Одоо лицей. Тэгээ Сүйсд ороод Сүйсийн мужигчны ангаар ороод тэгээ Сүйсээс шилжээд төрийн удирдлагаар. Ямар сонь гид огцсон би юусэн. Чи наадах талаар нэг жоох ярьд. Яагаад тэгж ямар огцсон шийдэлтэй их болов? Яг тэр үед чинь нөгөө коронатай байсан үе. Тэгээд за одоо ер нь нэг жоохон толгоогоороо юм бодё. Одоо ер нь бол жоохон урлагаасаа хүн дээрээ. Тэгээ бас ер нь бол цалин хүнлөө мөлөө бол хэцүү шүү дээ. Тийм болохоор тэгэл за окей гэл. Тэгээ төрийн удирдлага. Төрийн удирдлага. Төрийн удирдлага гэхээр одоо гэтээ амар төрийн удирдлага амар сонирхолтой ер нь бол. Аха. Би яг сайн хэлж мэдэхгүй болохоор л асууж байна л да. Ерөнхийдөө төрийн удирдлагаар сурж төслөө гэхэд ажиллах одоо мэргэжлүүд одоо мест нь одоо жишээ нь юу вэ? Жишээнүүд нь одоо яг юу вэ? Захиргаанд ажиллана. Яамаа. Тэгэл. Одоо тэгэхээр ирээдүйд бас тэр чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаа гэсэн үг үү? Эсвэл бас ерөнхийдөө яг тийм төрлийн мэдлэг нь ингэж хамт хэрэгтэй гэж одоо сурсан. Ер нь бол мэдлэг айгүй хэрэгтэй. Тэгээ одоо маркетингаар сурж үзмээр санагдаж байгаа. Маркетинг, дижитал маркетинг, PR-аар. Ер нь үндсээ хийж байгаа зүйлтэйг уялдуулаад тий. Уялдуулаад. Тэгээд хажуугаар нь угсаа сошиал контентын ажлыг бол хаяхгүй. Тийм, тэрийг бол байнга авч явна сте. Тийм. За, мантхагаас хүмүүс сайн мэдвэл нэг хамгийн анх нэг яг юм вайрал болж ирсэн нэг бичлэг байд юм аа. Ингэснүүд юу? Тийм, ингэснүүдээ гээд. За тэрний талаар би ер нь ярих гэдэг байна л да. Анх тэр бичлэгийг ер нь яг сошиал хийхдээ яг зүгээр л хийсэн үү эсвэл ингээд яг ямар зорилготой хийжсэн бэ? Зүгээр нэгдүтээ сайтад үжилтээ санагдсан болохоор хийжсэн үү? Одоо 3 жил юм. 3 4 жил хаа тий. 3 жил юм. Тийм.
тэр үед чинь зүгээр яг найзуулаад байгаа хамт бүжгийнхэн юуг тарчаад бэлтгэлийг тарчаад явж байгаа л найз залуудаа эрхэлдэж шүү дээ ер нь бол. Тэгэл яг тэр үеийг тэр яг моментыг бичээд авцал. Тэгэл би өөрөө ч тэр юун дээр Facebook дээр битээр нэг пэйж нээсэн юм аа. Ямар ч хамаагүй зүгээр ингээд өөрсдийнхөө ямыг хадгалаад явъя гэд. Тэрэн дээр тавьсан мэс. Тэгэл нэг өглөөс ирсэн чил бүр амар эсэн тэр тэгтээ. Хөө энэ солонгос охин байна. Хөө энэ өвөр монгол охин байна гэж. Тэгэл тэгтээ хэл ам амар ихтэйсэн. Тий. Хажуур нас тийм уусаа байна шүү дээ. Одоо тэрийг одоо хоёр пэйж нээсэн байсан гэж байна шүү дээ. Ерөнхийдөө бол яг иймэрхүү төрлийн контент хийндээ, ийм төрлийн юм хийндээ гэдэг одоо тийм сошиал дээр яг юм хийн гэдэг дээр тоо яг бодсон байсан уу? Бодоггүйсэн. Би бол тэгтээ ер нь бол влог хийн гэж бол боддог байсан. 10 дугаар анги мангита YouTube дээр влог хийж эхэлнэ гэж боддог лсэн. Тэгээ яг тэр зүйлээс хараад бит амар хордон ботсон байхгүй гүйлгээ ухаан гэдэг чинь ийм амар байгаа шүү дээ. Яг энэ дээр нь л ашиглаад өстой яг бацчи би наашаа цаашаа. Тэр тэгтээ бас айгүй бас хөөрхөн нэр шүү дээ. Би тэр зүгээр айгүй бол рандом нэр бичээд яажсэн чинь бандуулсан. Тэгээ хамгийн сүүлд наашаа цаашаа хэлсэн чинь тэрнтэйгээ үлдээд тэрнтэйгээ явсан байдаг юм. Би бол тийм нэртэй өмнө хоол мэдэх юм байна. Тэр угсаа хоол бодчихл. Яг тэрийг бичсэн. За тэгвэл за сая бас нилээ хэдэн удаа дурдлаа одоо ингээд одоо найз залуу гэж явах уу нөхөр гэж явах уу ер нь найз залуу л ярьчдаг хөө. Тий, найз залуу. За найз залуутайгаа анх танилцсан тэр нэг түүхийн талаар чи нэг цугсгаан хэлээл амрал. Би тэр чинь 10 жилдээ нэг анги байсан. Сүүл. Бас. Свист нэг анги байсан. Би битэрээс би бинийг ерөөс үздэг байсан. Амар хон чон шиглээсэн даа юу. Тэгэл айгүй сайн найзууд байж байгаа л юу вэ мандаа гэдэг л найзууд байж байгаа л тэгэл. Нэмэтгэд тэгэл хүүхдийг гаргацсан. Айгүй хайртай болж болцсон л гэж байна. Тий нөө одоо нөө монголчуудын хийлдгээр л болсон юм биш үү та хоёр чи яг. За хэвээ ингэж хэрэлдээд байвал хизээ яг суундаа гэж баян ярьдаг тий. Тэгтээ би бас яг хон чон үйдэг байсан хүмүүс юм байна. Ортой байхаа. Тий. Тий ясвэний одоо жишээ надад бол амар сонирхолтой санагдаад байхгүй. Хон чон байсан гэдэг чи та хоёр ингээл юм дээр хэрэлдчихдэг тий. Бүр алдцдаг. Тэр чи нэг зодтолж байсан. За. Тий. Ер нь л амар байдаг байсан. Тий яг ямар момент дээр ингээ гэвгэнт ингээ хайр мэдрээд хятад руу бүжигчний ажиллаар нэг явах гэж байсан. За. Тэр чи коронавитой үед шүү дээ. Муу хятад руу хэл давуулах нэг жоохон 18-тай хүүхдүүд. Тэгээд яг тэр бэлтгэлийн үеэр бэлдэж байгаа манай үуч нөгөө бүртөөтэй моциклтэй. Тэгэл моциклын ард суусаар байгаа л тэгэл. Наригдсан байдаг юм аа. Наригдсан гэхээр одоо чамд бас нэг арай чамайг бас арай өөр нүдээр бас хардаг байсан гэсэн үг шүү дээ. Бас ингээ хэрэлдээд байгаа гэсэн яг ингээ хажуунаасаа холдуулахгүй бас ингээ. Жохоо өөр тийш явах гэдэг гутал тат зураал хэрэлдээл. Зүг яг зүг. Тийм л ээж дээ. За сонирхолтой тэгээд монголчууд уус их ярдгалтай тэгээд яг хэрэлдсээр байгаа л наачаас давцгаа та нараа хоорондоо сод юм да мод юм да энэ тэр юм яг л. Тэгээд энэ хоёрын бас яг тийм хосын хайрын төвх бол бас сонирхолтой байна. За одоо яг идэвхтэй гэвэл одоо Facebook, YouTube хоёр дээр яг зэрэг явж ирсэн. Одоо л яг ингээд түр зогссон байгаа шүү дээ, тий. Яг идэвхтэй явж байхдаа бол цон чиж яг эхлээд бол Facebook-ийнхан скетчээр гарч иржсэн. Скетчээ ерөн сайн байдаг байсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцж чаад нөгөө reel гарч ирсэн шүү дээ. Instagram-ээр reel. Тэрэн дээр за хоёлаа скетчээ Instagram дээр дахиад жоохон юуг нь хугацааг нь багасгаад зохиолтой видеогоор явж үзье гэд тэгж зохиолтой. Тийм. Тэгээд Instagram руу. Би бол яг сайн мэддэгтэй бол үздэг байсан бол YouTube дээрээс л аягүй их үздэг байсан. Тэдний ч угаасаа хандлт амар үдч. Та ороод үзээрэй заа яг
Нааша цаашаагаа ороод харах юм бол эдрийн тэр контентуудынх нь хандлт үзэл өдрөө аюу чанартай байдаг. Тэгээд нөгөө ганц одоо сайн үзэгчүүд маань одоо хүүхдүүд байдаг баггүй юу? Яагаад муухай сунгаж яриад. Ерөнхий масс нь бол хүүхдүүд. Хүүхдүүд. Тэгээд тэр эзэдээ бас баярлалаа. Хайртай шүү. Гэж шүү. Юу адилхан мэдээдсэн масс ер нь хүүхдүүд байдаг байсан. Одоо масс гэж байна уу? Байна уу? Тэгвэл гэхдээ ер нь хүүхдийн массыг бол хүмүүс амар дутуу үнэлээд байдаг. Үгүй шүү. За тэгвэл юу юм? Одоо нэг бичлэгнүүд байна шүү дээ. Та хоёрын одоо нэг ингээд төрсөн ах дүү болдог те. Эсвэл ингээд хосууд болдог. Энийг тэрийгэл одоо бүх төрлийн санаанууд бол гарч ирж байгаа. Тэр бичлэгнийхаа санаануудыг бол яаж болдог вэ та хоёр? Ер нь 80% нь манай он гаргадаг санааг нь. Деталь дээр нь би ажилдаг. Одоо хоёлаа энэ чимхлүүр юм дээр нь. За одоо хоёлаа энэ дээр жоох ингэчүүл хөгжилтэй байхаа. Энэ хүрэх байхаа гэдэг. Ярилцаа зүтдэг та. Ингээд нэг ийм хүү юм гаргая маргая хүмүүст хүрэх талаас нь болж яг юм шүү дээ. Тэгээ ерөнхий санааг нь бол тэгэхээр бас аюу креатив хүн биш шүү. Бас энэ тентгээс бас ганц хоёр санаа хөлтлүүд байна шүү дээ. Янз янзын зүйлүүд бас яг цэвэр өөрсдөхөр. Одоо гэхдээ нөгөө яг вайрал болж байгаа одоо бичлэгүүд байдаг шүү дээ. Сүүлд одоо нөгөө цэлмгийн нөгөө бичлэг яасан шүү дээ. Нэг яаж ийж ийн гэдэг. Яг хөө тиймэрхүү нэг том санаан дээрээс яг өөрсдийнх рүү буулгаад явдаг. Түүнээс бол яг одоо илэрхийлж байгаа тэр зүйл санааг нь болохоор хоёр бол өөрсдөө ихтэй хэлж байгаа юм байна шүү дээ. Тэр өөрсдөө бодж олж хийдэг. Гэдэг дээр бол тий. Окей, бичлэгний хувьд бол тийм юм байна. За нэрний утга учирын хувьд гээ бодсон чинь хоол бодож байгаа л өгцөө хоёр юм байна л да. Би ч бас ингэж янзын юм бас байсан болов хайхаагүй болов гэд бодоод ирсэн чи. За маа зочин маань пиццан тэр дуртай байна. Дуртай. Ер нь бол пицца идэхээр бол пицца хатас ичнэ сте. Тэг. Захиалаад ичнэ сте. За тэгэхээр басны сонирхолтой юм бол асуумаар байна л да. Blackpink ер нь дуртай юу? Тэр талаар. Яг сонсдог. Гэтэ яг дуртай гэдэг. Одоо жишээ нь дөрвөн дуучных нь одоо тэр нь надад таалагддаг. Дөрвөлэн айгуу гоё таалагдсан. Яг нэгийг сонгочлаа. Яг нэгийг сонгоо амар хэцүү юм тэгэхээр ч одоо. Дөрвөлөл хөрхөн л дөө. Надад бол одоо Лиза юм байна. Лиза тийм. Чи бас өөрөө нэг бүжиглэх сонирхолтой байсан болохоор тэрнтэйг ер нь бол уялд болж байна. Тийм. Жени бас хөөрхөн. Гэхдээ Жени юм cute гэж юу? За Лиза болохоор бүр яг юм царайлаг. Лиза нуу. Тийм, царайлаг шүү дээ. За окей. Тэгэхээр яагаад Blackpink-ийн талаар дурдсан бэ гэхээр за 26 оны 1 сард Blackpink маань Японы буюу Токио тоглолттой юм байна. За тийм нэг тоглолт бол болох гэж байгаа юм байна зөө. За тэрнтэй уялдуулаад Pizza Hut маань ийхүү одоо Pink Melts гээд одоо шинэ төрлийн бүтээгт өмнө нь бол худалдаанд бол гарч исэн. Одоо ихтэй Pink гээд буюу одоо ягаан өнгөтэйгээр худалдаанд бол гарсан байгаа энэ бүтээгдэхүүн маань. За тэгээд энэний талаар яагаад дуртаад байгаа вэ гэхээр тийм одоо энэ бүтээгдэхүүн маань болохоор дотроо хосороо өгдөг 14,000 төгрөгийн үнэтэй. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг худалдаж авснараа одоо тэр Blackpink-ийн Токио тоглолтыг үзэх тэр эрхтэй болно гэсэн үг байхгүй. Тэр эрхийн төлөө одоо өрсөлдөх эрхтэй болно гэсэн үг. За би энэний чамд тэгвэл Хаад ерөөс ордоггүй л үү? Орохгүй. За хоёлоо орж байгаа юу? Би чи яага сандраад. Чи яац. Эдгүй бүр хил ав ээдрээд юу болоод. Манай завчаа амар тийм хатаа харцтай хүн байна. Ямар Өөдөөс бүр нэг өрлөг их соцсон юм шиг харт. За би чамны задаад тавьчлаа шүү дээ. Яц тэр мэр байна. Юу болоо баг хөлрөнгөө алдаад шүү дээ. Эний одоо ингэхээ систем байна тий барьчаа нэгээр нь лавд гоёлон гарна яах юм те. Тийм нэг л байна л та. За. Яг та ясаа харах юм бол яг юм ягаан өнгөтэй ягаан Pink Melts гэж нэрлэж байгаа шалтгаан нь бол те. Мэдээж ягаан өнгөтэй Pink, Blackpink. За тэгээ бүгдээрээ Pink Melts худалдаа аваад тэгээ урамшуулалтаа энд оролцоод Blackpink-ийн тоглолтыг бас
үзэх боломжтой байгаа шүү. Тэгээ бүгдэнд амжилт хүсье. За эргээд хоёлаа асуултанда орё доо. За одоо ингээд бичлэг юмнуудаа хийгээ явж байхдаас мэдээж ингээд эрэг хандлага, эрэг сэтгэлдлүүд бол байгаа шүү дээ. Нийт одоо массын тий. Тэрнийтэй бас хажуугаар нь ингээд бас нөгөө нэг юм сөрөг зүйлсүүд бас тодорхой хэмжээнд бол байдаг баг. Тэгээ тэр зүйлсүүдтэйгээ та хоёр одоо ингээд яаж ингэж тэр зүйлсийнхаа ард нь гардаг вэ? Тий. Тэгээ эхлээд бол жоохон хүнд байсан. Ядаргаатай санагдал. Тэгээ одоо ч бүр уншихаач болцсон тэгэл. Ядаргаас нөх амар хүнд юм орж ирдэг юм уу? Гайгүй. Бас нэг 40-с 50 насны ихчнэр бол хаяа орж ирнэ орж. За юу хөө тэгээ ер нь Угсаа яг нэг социалист нийгмийн үеийн хүмүүс болохоор ерөөс ойлгохгүй. Ингэж эрхлээд, тэгэж эрхлээд тест ихийн тэнэг мэнийг аль болох нөгөө нэг эмхтэн хүн болохоор ингэж чамааг ингэж хатан ухаан чи хаана гэдэг баг. Тэгэл тест нөхрийгөө ингэдэг тэгдэг тест нөхрийгөө яаж яадаг маадаггүй гэл. Нөгөөх нь ч хийж толгой дээрээ гаргацсан маргацсан. Гэхдээ энэ хэд бас тэгтээ гайгүй л дээ ер нь бол. Бус хүмүүс бол зүүн амар хилүүлдэг юм л. Тэрийг бол би давчихгүй хоо. Хэрэлдэх хоо. Ер нь уйлж амархан уйлж мөлдөг үү? Гайгүй юу? Ер нь амархан уйлнаа. Нулимсэн ойрхон хүн үү? Нулимсэн ойрхон. Ойрхон. Тэгэл гомдол найз залаад ирээ тэгэл. Тийм. Гэхдээ ер нь бол бас хэлэх нь аюу зүгээр гэж боддог. Тийш үү. Байнгын юм эрэг юм байна ч гэж бас юу ах вэ? Тийм. Тэр нөө сүрэг ирж байгаа юмудыг бас ингээ наана за би ингээ өөртөө хүлээж авахгүй дээ наахгүй дээ гэж байгаа мөртлөөс би бас тэндээсээ ингээд бас ингээ авах юмнуудыг аваад ингээ за нэрэл энэ дэр ингээ жоохон өөрчилчихье гэдэг ч юм уу. Тийм бас боддог байх гэж боддоо шүү дээ ер нь. Гэхдээ яг тэр одоо нөгөө энэ охин одоо жоохон эрхлэхээ болчвол одоо энэ охин тэхээ болчвол малчвал гэдэг одоо яг бичлэгэн дээрээ шүү дээ. Яг тэрийгэ болчвол гэхдээ үздэг байхгүй өөрсдөө. Зөв. Тэгэхээр яг нөгөө өөрийнхөөрөө л байх хэрэгтэй. Тэрнээс л яг нөгөө нэг хүний хэлснээр ингээ өөрчлөгдөд ингээ хувраа яваад байвал. Тийм шүү дээ. Хэлснээр нь ингээ засаал яваад гэдэг. Хэн ч хүрэхгүй юм болчихвол яах юм тэр чи тий. За тэгвэл ингээд бас бичлэг хийхэд одоо ингээд тулгардаг бас мэдээж ингээ хэцүү санагддаг зүйлсүүд бол байгаа шүү дээ. Тэр зүйлсүүдээс одоо жишээ нь одоо юу вэ? Яг одоо энэ чинь бас нэг төрлийн одоо ажил гэж явж байгаа шүү дээ. Тэгээ яг энэ ажил хийж явах тулгардаг зүйлс одоо жишээ нь хоёрын бичлэг хийхэд ч юм уу те. Тиймэрхүү зүйл дээр. Нэг хэцүү зүйл гэдэг ах юм байхгүй. Хоёрын бичлэг хийдэг яг тогтмол хийдэг хүмүүс бол байгаа. Нэг л хүн хийх үү эсвэл яаж яадаг вэ? Соёлхнаа шүү дээ. Камерын ард би бокийг авах бол камерын ард би гэл. Тийм үү? Тийм тэгээд хөлмөл ашиглаад хоёлаа юун дээр гарч явах юм бол телевизэн дээр гарч явах юм бол ингээл хөлмөл ашиглаад кадр матраа өөрсдөө тавиал. Нэрээ тийм шүү дээ. Одоо бодохны яг нөгөө үзэж яхад нэг ингэж гарч байгаа л тэгээ шууд эцэс солигтонгууд тав гэж гараад ингэж явдаг тийм бай. Юу би чи ардаа бас ингэ нэг бичлэг хийдэг хүнтэй байх гэж боддог. Гүү. Гэхдээ ер нь яг зураглаачтай бас явж үзье гэж бодож л байсан л та. Жохон амар өөрсдөндөө амар. Тийм тэгээд яг зураглаачтай явахаар бас нөгөө бид хоёрын яг хүсэжсэн шиг тийм юу гарч чаддгүй гэх юм уу. Одоо шилжилт хөдөлгөөн. Тэр мөрн гарч чаддгүй болохоор тэгэл за өөрсдөө л тэгэл өөрсдөө л хийж байгаа. Яг ер нь гэхдээ ингээд цаашдаа бас бүр илүү ингээд яа гэвэл бас мэрэгжлийн хүмүүстэй хамтраад ажиллаад үзүүлээс зүгээрж магадгүй тийм. Мэдгүй би бас сайн мэдгүй. Би юугаа мэдгүй тийм. Зүгээр хэлж байгаа юм тийм. Тэг бах уу. За одоо тэгвэл яг YouTube дээр хийж байгаа контентууд нь одоо би яг өнөөдөрсөө шалгалаа л та. Одоо энэ видеогоор одоо орж байгаа төрлүүд байгаа шүү дээ. Тэд нар нь бол ингээд сүүлийн үед бичлэг бол ороогүй байгаа шүү дээ. Тийм. Одоо тэр төрлийн юмнуудаа та хоёр ер нь яг за нэг хэдэн жилийн дараа эсвэл хэдэн сарын дараа эсвэл удахгүй их гэж байгаа юу? Ер нь ямар хөдөлгөөтэй байгаа вэ? Бүр болох гэж байна уу? Бүр болохгүй. Болохгүй. Гомдоод би болохгүй. Одоо нэг 6 сард нэг төлөвлөж байгаа нэг ажил байгаа. Тэгэхээр Хүүхэд залуучуудаа
хандсан. Тэрийг тэгээд угаасаа яг тэр үедээ Зүгээр хаа тий. Одоо ингээд орчих чи ямар ч гэсэн 6 сард яг скетч бага насны дурсамжаараа нэг бодож байгаа. Тэр удахгүй дахиад бичлэгүүд нь бол ороод эхлэх юм шүү дээ. За окей. Hot dog-ийн маань ингээд ихний хэсэг ингээд дуусч байгаа шүү заяа. Одоо ихний хэсэг бол яг хөө ерөнхийдөө ингээд нэр мэдээллүүд бол яг хөө инглээ тэглээ юу хийж яаж нээж үе жижиг ерөн сайн уу сонь сайх юу вэ. Тим юмуд бол ярьтээ. За манай 2 дугаар хэсэг бол хүмүүс халуухан хэсэг л хэдий. Халуухан хэсэг гэдэг. Би бол яг халуухан хэсэг гэхээрээс яах вэ? Зөв арай илүү нэг оролцогчийнхоо ингээд гоё ярилцах илүү тийм дотн сэдвүүд гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар бол ярих гэж бодд юм аа. За, одоо тэгвэл хоёулаа ингээ халуухан хэсэг рүү ороод эхлэе дэх үү. За. Мантаа маань ер нь кино урлагтай хэр ойрхон байдаг вэ? Кинод ер нь хэр дуртай вэ? Кино үзэх үү зүгээр өөрөө тоглож мөглөх. Аль нь? Ер нь яг кино урлагт. Кино урлагт бол дуртай. Ер нь бол кино сайн үздэг. Marvel DC одоо янз бүрийн Conjuring гэднэр цувралууд аягүй гоё үзэх дуртай. Тэгээд кинонд одоо сүүлд нэг кинонд тоглосон. Тэр хоёлаа. Тэр анхны кино байсан. Тэгээ тэрэн дээр аягүй хэм сурч авсан. Тэгээ одоо дахиад нэг дооцын кинонд явж байгаа. Хоёр дахь кино. Та хоёр яг анх яг тэр кинонд орж эхлэхээс өмнө ер нь киноны талаар боддог байсан мэдрэмжүүд ч улам дээшсэн үү? Эсвэл хэцүү юм байна гэж жоохон шантарсан уу? Яг хэцүү юм боллоо угаасаа байгаа тийм яг мэрэгжлийн биш болохоор. Гэхдээ мэрэгжлийн биш ч гэсэн дажгүй даваад гарцсан гэж боддог. Ер нь жүжиглэх тал дээр бол би бол чамайг бол гайгүй гэж боддог байхгүй. Ер нь яг тийм жанрда яг өөрийнхөө таарсан жанртай бол жанр төрөлтөө бол ер нь нэг хит хитэн кинод дамжаад явуучвал эсвэл ингээд нэг сургуульд дамжаа гэдэг ч юм уу. Нэлээд туршлагатай болчихвол чамд асуудалгүй хаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа кино тоглох сонирхол байна. Тэгээ жоохон одоо яг нөгөө мэржлийн биш болохоор яг өөртөө ойрхон дүртэй явж байгаа болохоор арай гайгүй байгаа. Дахиад жоохон өөрийгөө сороод өөр талаас нь харж мараад. Той сая бол эхний кинонд тоглохоос өмнө бол киноны саналууд бас ирж л ирсэн баг тий. Тийм ирж ирсэн. Яг тэр үед бол яг за би тэр уус мэрэгжлэх биш болохоор тий уучлаарай би тэр кинонд тоглох юм биш ээ. Тэгэл явдаг. Тэгэл нэг өваян гэдэг өвай юу. За тэр нь ч яах. Тий. Нэг санал ирээ. За. Окей. Тэгээд гэдэг. Орсон байт юм аа. Тэгээ яг тэр нөгөө нэг ажиллагааны одоо тэр процесс явж хахад одоо загинж магнах уу одоо? Загинсаа. Уйлсаа. Жижиглэлтэн дээр шүү дээ ер нь бол инглиш хэллээ гэл. Тий. Үгүй одоо яах вэ? Одоо мэрэгжлийн хүн биш юм чинь тэгээ сургууль соёлтон сураг бол тэгэл тэг загнуулж сурдаг л ах л та бас. Тэр нь бол маргаангүй л ах. За ямар төрлийн кинонд ер нь гоё дүр бүтээе гэж боддог бай. Юу лээ тэр чинь нөгөө замлан ихч тоглолдог чинь. Замлан. Хөрх. За ямар ч үсэн юм нэг хатны. Гэхдээ юм охиныхан дүр тоглохыг хүсдэг. Хатны охин. Хатны охин цагийн дүр юм уу? За тийм ээ. За нэг тиймэрхүү бодд юм аа нөгөө. Дүрх ойрхон болохоор бас төрх ойрхон. Тийм, одоо миний төрх. Юутай? За мэдгүй. Хатны төрхтэй наа. Хатан төрхтэйг хэлцэж байна. Хатны охиныхан төрх. Охин цагийнх нь гэсэн үг. Одоо юм тайм скиптэй кино гэсэн үг. Ингээд тийм мэдгүй. Өөр таймлайнтэй. Эсвэл гүнж мүнж нь болох гээд байгаа юм. За тийм ээ тийм. Тэр одоо юу гэсэн үг? Нөгөө нэг гүнж юм да. За. Дээр үеийн кино мөн гэсэн үг. Монголд бол гүнж гэсэн хүн бол байгаагүй шүү дээ. За тийм ээ.
Дээр үеийн кинонд. Ганаар кино тоглох гэдэг гүжигчтэй. Би нэг Европ явах вэ? Гүж болцоо. Тийм юм сорхоод байгаа юм уу? Бэж болно бол. Яг тийм нөө таймлайн. Монголдоо гэх юм бол эртний тийм кинон тоглохыг хүсдэг. За чигшээ өөрөө даасах шүү дээ. Болно шүү дээ. Одоо ер нь тийм шүү дээ. Түүхэн кинонд ялангуяа түүхэн кинонд тоглохдоо бас ингээд хаан хатан гэдэг ч юм уу одоо тийм төрийн түшээтэй холбоотой хаанцгалтай холбоотой тийм кинонд тоглоно шүү дээ. Гоё шүү дээ. Янз зүйлсдэр бол. Тийм акшн кино минь байвал яах вэ? Экшн үү? Тэгээ тоглоно шүү дээ бас. Бас хөдөлгөөнтэй болохоор чи бас эвгүй шүү дээ. Ойрын хөдөлгөөн бас сайн биз дээ. Тэгээд яг үзэж явах тэгээ санагддаг гэсэн шүү дээ. Ингээл огцон хөдөлдөг тий. За окей. Тэгвэл дуртай киноны төрөл бол тийм юм байна. За хоёлаа одоо жоохон найз залуугийн талаар ярих юм. Найз залуугийн талаар жоох ярив. За найз залуугийн чинь нэг хамгийн ийм хэцүү тийм зан ааш нь юу вэ? Хэцүү зан ааш. Зүрүүд. Тийм, бид хоёр юу хоёлаа зүрүүд. Тэрэн дээр мөргөлчих гээд тэг яг нөгөө найзууд шиг найз байх үедээ. Хуучин цаг үе шиг гар зүрүүлчих гээд үү. Тэгээ ер нь бол зүрүүд яг өөрийнхөө зөв гэсэн юмд бол бат зогсдог. Яг хоёр талтай хоёлаа. Тэгээд болт хийн үстэй ихтэй нэлээд зөрүүдэлж байгаа тэгээд. Тэг хийн л дээ. Тэг чи ч бол хийхгүй л байх л та. Нөгөө талаас л орж ирэх байх те. Гэхдээ би бас буунаа. За. Окей. За энэ нэг тийм бол. Гэхдээ миний юмнаас ингээл таа гэдэг зүйлс талаадаг. Яг би энэ дээр ингэя. Гэхдээ бас энэ талаас нь ингэя гэдэг. Тийм. Дийлэг тохиолдолд бол гэхдээ чи бол чиний талаар л юм. Чиний одоо тэр санаагаар л явдаг л ах л та. Тэ? Бас үгүй. Тэгвэл бас овоо зүрүүд биш шүү. За өөр заараш юм байна уу? Өөрч тэгээд гайгүй тий. Старлах гайгүй. Хүнлэг хүндээ гэж юу? Сайхан дөө. За зан ааш гэдүүл тийм юм байна. Одоо нөгөө нэг ингээ бас хүний хийдэг үйлдэлүүд байдаг шүү дээ. Ингээ өөрөө ч мэдэхгүй ингээ хийгээд дасцсан суурцсан. Тэгээ тэр нь ингээ гэхдээ нөгөө хүндээ ингээ амар тохгүй ч юм уу эсвэл ингээ хэцүү болгоод байдаг ч юм уу тийм үйлдэл байдаг уу? Үйлдэл шүү дээ тий. Хийж байгаа үйлдэл. Одоо янз байдаг шүү дээ. Хүмүүс ч одоо жишээ нь ингээл ингийн жишээ авахтал ингээл хажуу сууж муужахтай ингээл хөлөө ингээ байг ингэж мингээд байдаг ч юм уу тий. Тэр ингээ хамт амьдарч яхад ингээ чамд ингээ за миний хайр нэг энийгээ ингээ болчихвол жоохон дарчуул гэдэг үү? Тий. Байхгүй мэнэ бид тэр чи хоёул амар хөдөлгөөнтэй болох. Хойлаа л ер нь ингэдэг болохоор тийм. Хойлоо л ингээл энэ тэнд ингээл хөдлөөл явж байдаг болохоор. Нэг амар нэр энэ бол байдаг хаяа ингээд болоо штэ. Ингээд. Энэ ихтэй амар төвхтэй сайд. Тийм. За тэгвэл тийм би. Бас хамаагүй юм хэлж болдгүй байна ч гэдэг. Нөхрийнхөө талтаас найз залуугийн талтаас юм тууштай бол зогсд юм байна. Окей. За заашаа хувьд бол тэгвэл тийм байна. За тэгвэл чи өөрийнхөө талаар одоо чиний зүрүүдээс чамд өөр тийм хэцүү тийм ааш зам байна уу? Хэцүү ч гэж хэлэх нь шин зүгээр юм ойлгох гэж эсвэл юм хугацаа шаардлагатай гэдэг ч юм уу? Гайгүй юу? Гайгүй. Ааштай ер нь бол ааштай гэхдээ эмхтэн хүн болгоно л ааштай. Ааштай байх ёстой л доо. Аштайгийн хувьд бол ааштай. Тэрнээс л нэг амир байхгүй байна гэж бол бодож байна. Та хоёр ер нь хэр ярилцдаг уу? Ярилцахын хувьд бол маш сайн ярилцдаг. Сүүлд нэг бид хоёр бол өөрсдөө аюу сайн ярилцдаг гэж боддог байхгүй юу. Тэгээ сүүлд бас ингэ бодоод хахад хоёлоо ер нь ингэ ярилцдаг ч гэсэн ингээд яг юм амар сайн ярилцдаг дээ заа юу. Тэгээ ингээд шийдвэр гаргалтан дээр жоохон орхичод байт юм байна хоёлоо. Гэт тэгж ярьсан. Тэгэхээр ер нь бол сайн ярилцдаг. Яг нөгөө нэг яг уу ярилцсан хувьд бол ярьцдаг. Тэгээ шийдвэрт яг хүрдэггүй юм шиг байна гэж бодсон гэсэн үг. Тийм сүүлд ярилцахтаа. Тэгээ одоо тэрийг хэрэгжүүлэл явж байгаа. Тэгээд та хоёр чи надад өмнө хэлсэн шүү дээ. Ингээ за ингэж явж байгаа өмнө юм найзд байж байгаад гинт ингээл яах вэ? Хүүхдээ гаргацсан байлээ. Мэлий гээл тэр хүн тоглоомоор хэлсэн шүү дээ. Гэтэ бас мэдээж яг шууд тим юм гэж бол юу ах вэ те. Чи бас ингээд чанд ингээд төрсөн бодогдсон зүйл байгаа шүү дээ.
За эн чи яг юу вэ? Миний найз залуу одоо миний ирээдүйд хамтаа хүн юм шүү дээ гэд яг тийм бодсон зүйл нь яг тэр цаг хугацаа яг хизээ вэ? Яг юун дээр вэ? Хизээ вэ? Аха. Саяхан. Оо саяхан. Тийм. Одоо ингээл миний ингээд жирэмсний үе хүүхэд гаргасан. Одоо манай хүү чинь 4 сартай шүү дээ жоохон. Энэ хугацаанд за энэ хүн бол миний ингээд хажууд байх хүн байна да гэж бодсон. Яг ер нь бол яг тиймэрхүү юм дээр бүр айгууд сайн танигддсан билий. Эрэгтэй хүмүүс. Жирэмсэн байна. Тэгэл ингээл гоо зүү алдагдана. Тэгэл төрсний дараа мяарна үстэй бүхэл юмтай ингээд нүр тулж байгаа шүү дээ. Тэр болгон дээр миний арьстай гоё байна. Хааста тийм байна юм байна. Хоёул одоо тгий ингээ гэл. Тэгэл амар ядарч бадрангууд туус гялс ингээл хоол мал хийгээл. Тавьсан байдаг. Nice. За тэгвэл тэр үед л яг чамд бол тэгвэл амар гоё мэдрэмж байсан шүү дээ. Тийм. Тэр алстай гоё мэдрэмж байсан. За найз залуугийн хувьд бол тийм байна. Тэгвэл за чиний яг ээж болсон мэдрэмж байсан чи нэ. Гоё яваалцаж. Ээж болох мэдрэмж бол амар мөртлөө гайхамшигтай гэх юм уу. Тэгээл тэ амар ядраал унтаалаа шүү дээ. Тэгэл ингээл хажууд ингээд бүлтээцээ ингээл харц өөдөөс инээж минийц байх юм ёо тэрстэй ядралт нэрэл байхгүй л. Тэгээ яг ээж нар ингээд зөндөө ярьдаг байхгүй. Тэгэл үргээл алга болчдөг. Яг л тэгт юм бэл. Айгуу сайн. Тэгээ эмэгтэй хүмүүс ч бас тэгээд мэдгүй тэгээд нөгөө байх л ёстой гэдэг ч юм уу. Одоо нөгөө нэг мэдээж төрхөл ёстой төрөлт гэдэг зүйл бол хэвээ үзэгдэл гээд нэг тим юм байгаад байдэн штэ. Тэгэхээр би одоо эмэгтэй юм чи мэдгүй л дээ. Гэтэ бас энэ төрөлтийн үйл явц одоо ингээд гэдэг чинь бол маш хүнд хэцүү үе гэж бол бодоод идэв. Тэгээд тэр үед нь бас эмэгтэйүүдийг бас хайрлж халамжлах хэрэгтэй. Төрсний дараа ч гэсэн ингээд хайр халамжаар тутахгүй л байх хэрэгтэй байх л гэж бодоод байдаг юм. Тэгээд хүн болох мэдрэмжийг одоо би яаж мэдэх вэ? Одоо тий. Тэгээд бас өөр хөлөнгөө гайхалтай мэдрэмж бол байдаг бах гэж бол бодож байна. За тэгвэл яг хүүхдтэй холбоотой дээр одоо танаа маамуутай холбоотой дээр одоо чи шинэ эд юу бодож байгаа асууж. Одоо чиний ингээд карьер байгаа шүү дээ. За одоо ингээд ойрын нэг 3-4 жил гэдэг ч юм уу эсвэл ингээд 2-3 жил гэдэг ч юм уу одоо яг хүүхэд нь яг юм баг болчир байгаа нас үе байгаа шүү дээ. Яг тэр одоо хүүхдээ чинь баг нас чиний карьертэй ер нь яг хэрхэн уялдах бол чи яг энэ дээр ер нь яг юу гэж бодож байгаа вэ? Би тэр ер нь одоо хүүхдтэй нэг амар түүртэхгүй байгаа. Залуухан аав ээж болно ш тэр юм. Хүүгээ ингээл яг нөгөө гэрте байгаа ш тэр ер нь. Тэгэл за ер нь ингээл хүнсээ цуглуулахгүй болохоо байчаад байдаг. Тэгэл яг хүнсээ ингээд цуглуулахдаа ингээ хамт явдаг байхгүй юу? Өмнө нь штэ. Тэгээд сүүлд ингээд манай хүн ингээд төрсний дараа ингээ ганцаараа цуглуулад ингээ ярьж байгаа штэ. Тэгээд нэг юм ингээл дутаачдаг. Тэгэл сүүлд хүүтэйгээ хамт салхилчаад хараа ойлоо дэлгүр орж байгаа. Хүүгээ яах вэ? Дагуулаад явчих. Тэгэл хүүгээ дагуулаад тэрэгэн дээр нь тавьсан. Дэлгүрт яваад байгаа шүү дээ. Тэгээ дэлгүрт яваал юмаа цуглуулаад. Тэгэл яг одоо миний карьер одоо хүүгийн карьерийг бас бодож байгаа. Тэгээ яг хүүгийнхаа карьерийг. Тий. Одоо насаа. За. Хүүгийн Instagram эднэр нь бас хөөрхөн одоо 20,000 байгаа гэж магад. Оо зөө. Тий. Тэгэл одоо нэг нас, 2 настай болол ирэх юм л хөөрхөн болчих шүү дээ. Тэгэл бодсон юм их байна уу? Тэр хүүхч багасаа бүр ингээд бүр. Тэгээ 4 сартаагаас 20к гэдэг чи одоо. Вау. Тэгээ бас ирээдүйд ер нь бол одоо ингээд сошиалч айгуу ингээд хэрэгтэй одоо өсөж дэвжиж байгаа шүү дээ. Тий. Ямар нэгэн байдлаар ингээд хажуудалтаа байлгаж явах л хэвээр гэж боддог тий. Тэгэл айгуу хэрэгтэй бараг ингэ өв хөрөнгө болчиход байна шүү дээ. Тий. Одоо YouTube-ийн subscribe бид нар чинь. Тэгэл. Одоо чи өөрийнхөө карьерийг болохоор тэгвэл хүүхд тоо ер нь хоёлаа л хүүхдтэй бол нэг төрдөггүй хүүхдээ ингээд
хажуудаа гэх тийм их бодолтой юм шүү дээ. Бас nice. Нэг асууж байгаа шалтгаан нь бол ийм л дээ. Одоо нэг дийлэнх хэмжтэй хүмүүс бол байдаг шүү дээ. Одоо хэдэн жилийн өмнөх ч юм уу те. Дээр үеийн одоо хүмүүс ингээд хүүхдээсээ болоод ингээд хүүхдээ айгуу төртөөд одоо хүүхдээ өсөхдөө ингээд их цаг хугацаа зарцуулаад ч юм уу өөрийгөө ингээд хайцсан тийм одоо ээжүүд эхүүд одоо эмэгтэй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгээд тийм болохоор би чамаа зүгээр тэн дээр ингээд бас хэлээ гэвэл ямар хуу зүйл хэл санаа зөвлөгөө өгмөр байна гэдэг ч юм уу. Тийм бодлоор л асуусан шүү. Тэгээ бас тийм ээжүүд бол зөндөө байдаг шүү дээ. Өөрийгөө бүр ингээд хайцсан. Тэгээд бас өөрийгөө гол нь хайрлах хэрэгтэй. Мэдээж яг үр хүүхэд нь бол байгаа гэтээ бас энэ орчлын ертөнцийн дээр чинь ингээд амьдрах байгаа одоо хүн юмчнаас өөртөө бас тодорхой хэмжээнд хайртай байх ёстой л гэж бол боддгийг. Хайцсан гэхээр бас жоох өрөөсөлтөө. Яг төрөөл гэртээ бол одоо ингээл угаасаа ингээл бүр амар хэцүү байгаа штэ. Одоо бүх юм ингээл яатсан. Тэгээд яг хажууд өргөж өгөх хүн л айгуу чухал байдаг. Тэр ганцхан нөхөр биш. Дүү, ээж, дүү, хатам ээж. Тэр хүмүүс зүгээр орж гарч байгаа хүмүүс хүртэл өөстөө нэр хүүг наваад байж миний охин ингээд 0-50 сууж гэдэг үг мөг. Тэр үгнээс айгуу ингэж буцаад яг өөрийгөө олж авдаг гэх юм уу. За би ч нэрээ те юм шүү дээ гэдгээ мэдэрч авдаг болохоор яг хажууд одоо байгаа хүмүүс нь одоо ихнэр чинж бай, дүү чинж бай хэрвээ ингэж ирмсэн дөнгөж яраа байгаа бол ингээд мундаг шүү биш зүгээр ингээ гоё дэм болоод өгөөрэй гэж бодож байна да. Чамааг бас ингээд хайрлаж байгаа хүмүүс чинь ингээ хажууд ч бас байгаа шүү гэдгээс мэдрүүлээд. Тийм. Одоо ингээд чи ингээ өөрийгөө мартаад байна шүү. Тийм болохоор ингээд яг тэрийг одоо цаагуур нь одоо тий чи ингээд 0 доороо сайхан 50 усанд орчих би хүүхч хараа байж гэдэг ч юм уу. Хүүстэй усмсээ угаж явахд бол тэнцтэй янз бүр юм л шүү дээ. Хүү хэлээд юм да. Яач юм гэл хий юм сонсоо. Харахгүй тэгээд нөгөө яг төрсний дараа ер нь төрсний дараа ч ер нь бол их хүн болохоор нөгөө хамгаалах инстинктийгт нь өсчт юм байна л да. Тийм болохоор ингээл юм болгон дээр ингээл хүүхдээ бодоол. Тэгээ хүүхдээ бодохыгаа хажуугаар орой шүдээ угаагаад өөрийгөө харьлаарай. Тийм жижигхэн юмнаас л эхэлдэг юм хэлээ тий. Яг өөрийгөө буцаагаад өрөөд тэгвэл яг ингээ хайчдаг яг тэр үедээ ингээд бүх юма тэнгууд орой шүдээ угааж байгаа л. Яг жижигхэн юмнаас өөрийгөө буцаагаад өрөөд эхлээрэй. За. Мантхаа маань бас хэрэгтэй зүйл бол хийсэн байх. За тэгээд асуултууд маань бол ингээд дуусч байна. Тий. Гайгүй байгаа сте. Би жоо негатив аваар тоохгүй туулахгүй юм хэцүү юм бол байхгүй байгаа сте. Тий. Бас хайхан байла. За тэгээд урилгыг хүлээн авч ирж бас одоо өөрийнхөө одоо энэ айгуу завгүй байгаа шүү дээ. Мантхаа одоо ингээд бодохоор л тэгээд бас ингээд бас гадууд дээр ажиллаад байгаа тий. Тэгээд нэраа хөвгтэй мөхтэй гэдэг ч юм уу. Тэгээд энэ бүх зүйлийнхаа хажуугаар бас ингээд хэсэгхэн гэсэн цаг хугацаа ингээд зарцуулаад ирсэн бас баярлаа. Тэгээд бас ярилцсанд бол маш их таатай байна. Тэгээд мэдээч одоо нэвтрүүлэг болсон гарын бэлгтэй гэдэг. Би нэвтрүүлэг бэлгээч дээ. За. За энэ болохоор манай пицца хат юм мерчуд байгаа. Тэгэнгүүтлээ энэ нь нийтдээ 200 сая төгрөгийн нэртэй эрхэм бичиг бол бас хамт бэлгэлье. Тэгээд бэлгээ үлээж явна уу? За баярлаа. За тэгээ сайхан ярилцсанд бол баярлалаа. За hot dog нэг шинэхэн дугаар энэ түрээд өндөрлж байна. Тэгээд бидэнтэй хамт байсан тус та бүхэндээ баярлалаа. Тэгээд бүгдээ пицца хатынхаа болоогүй. Яг хэлгээ ба дуусгаагүй орч шууд би хөтлөж байгаа ш дуучлаарай. За. За тэгээд бүгдээ пицца хатынхаа YouTube channel-ыг бүгдээ subscribe хийгээрэй. Тэгээд пицца хатцгийн сайтаасаа бас та бүхэн онлайнаар пиццаудаа захиалж авах боломжтой байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Бүгдээ баяртай. Тэгээд peace. Bye. Баяртай.